Өдрийн зочноор улсын дэд шүүхийн 5 газрын дарга заяа дэлгэр оролцож байна. Танд орой мэнд хүргэе. Баярлалаа, танд орой мэнд хүргэе. За тэгэхээр шүүхийн тухай багц үеийн шинжилгээний хүрээнд тусгагдсан гол зохицуултуудын нэг бол одоо шүүхийг ил тод нээлттэй явуулах энэ зарчим орсон. За энэ зохицуултын хэрэгжилт ер нь ямар шатанд явж байна те эндээс соёл яриа гэвэл. За хуульд бол зарчмын томоохон өөрчлөлт орсон. Шүүх өөрөө нээлттэй ил тод байхыг эрмэлзэж байгаа. Ялангуяа Монгол улсын дэд шүүхээс манлайлан ил тод байдлыг ер нь шүүхийн нийт системдээ тогтоё гэдэг ийм зорилтуудыг тавьж байгаа. За улсын их хурлаар өнгөрсөн хавар батлагдсан шүүхийн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдээр за энэ зарчим орж ирсэн. 7 сарын 1-ээс зарим залтууд хэрэгжиж эхэлж байгаа. За 2025 оны 1 сарын 1-ээс зарим залтууд. За үндсэн том өөрчлөлт бол бүх шүүх хуралдаан нээлттэй явагдана хууль заснаас бусад. За төрийн нууц болон бага насны хүүхэд оролцож байгаа хэрэгүүд гэх мэт цөөн тооны төрлийн хэрэгүүд халттай. За бусад хэрэгүүд бол нээлттэй болно. За улсын дэд шүүхээр хилцэгдэж байгаа хяналтын шатны шүүх хуралдаануудыг бол дан системээр нэвтэрч иргэд үзэх бүрэн боломжтой. Иргэд бол өнөөдөр дан системийг өргөн дэлгэр хэрэглээс сурцсан байгаа. Банкны эрх болон тоон гар хэсэг за альгуурын ч ороод ингээд нэвтрээд үзчихдэг боломжтой байгаа. Энэ бол 2025 оны 1 сарын 1-ээс нээлттэй мөн шууд дамжуулалттайгаар явахаар хуульчлагдсан байна. Энэ онд бол тухайлбал бас хөгжлийн банкны хэргийг одоо улсын дэд шүүхтэр хилцэхэд лайваар шууд дамжуулсан. За энэ шууд дамжуултыг хийхэд бас бэлтгэл ажлууд ер нь бүрэн хангагдсан гэж ойлгох уу цааштай ингэ явах. За дэд шүүхийн хувьд бол энэ техник технологи хүний нөөц энэ бэлтгэл ажлыг бол манай 5 газар дэд шүүхийн 5 газар хангаж бэлтгэл ажлаа бол хангасан байгаа. За хөгжлийн банк бол ер нь анх удаа нэлээд техник технологи өндөр түвшинд ялангуяа одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гомдол хэрдэг байсан. Одоо дамжуулалтын дүрс техникийн дуу шаардлага ерөөсөө аль нь чангахгүй байна гэж. Тэгээд одоо хуралдааныг орж сурвалж хийгдэх хүсэлтүүд их тавьдаг байсан. За сая хөгжлийн банкны шууд дамжуулалт бол улсын дэд шүүхээс явахдаа ийм ямар нэгэн гомдол гараагүй. Одоо орчин үеийн технологийн хамгийн өндөр одоо орчин үеийн технологиор нэг шийдвэрлэж хэргийн оролцогчид нэг бүрчлэн дуу төрсний алдагдaltaгүйгээр тухайлан дэлгэцэн тус төрс өгөгдөж энэ хуралдаа дамжуулагдсан байна. Ер нь цаашдаа одоо судлаачид, оюутнууд за хэн бэ энэ шүүх хуралдаар нэг ингээд ил тод нээлттэй үзэх, за үнэлэлт өгөх тий ийм боломж нь бол хангагдаж байна гэж ойлгож байна тий. Ийм бүрэн боломжтой болж байгаа. За улсын дэд шүүхтэр бол эрүү иргэн захиргаа гэд 3 чиглэлээр хяналтын хурлууд хийгдэж явж байгаа. Тэгэхээр энэ хурлуудыг бол одоогор бол дэд шүүхийн байран дээр том дэлгэцээр нийтэд үзүүлж байгаа. За энд бол одоо хэвлэл мэдээллийн сэтгүүлчд маань ирээч дүрсээ авчиж болно доо бичлэгээ хуралд оролцож байгаа хүмүүс маань бас хурлаа нээлттэй үзчин ард иргэдээс сонирхож ялангуяа одоо оюутан сурагчид хуралдаан дэд шүүхийн шүүх хуралдааныг шууд ирээд үзчих боломжтой байна. За захиргааны иргэн танхимын хурлууд бол шууд дамжуулалтад эхэлсэн байна. Дан системээр нэвтэрч орж байгаа. За тэгэхээр шүүхтэр ирдэг нэг олон нийтийн шүүмжлэлтэй хандах зүйл бол одоо хэргийг удаашруулдаг тий шүүхтэр очиод удачаад байна гэдэг. Ялангуяа одоо авилга албан тушаалын гэмт хэрэгүүд бол мөн шийдэгддэг. Энэ нөхцөл байдал байдаг. За энийг ер нь хурдан хугацаанд шийдвэрлэх тийм эрх зүйн шинжилэл нь хийгдэж чадуу. Нөгөө талаасаа процесс нь ер нь ямар шаттай яаж явж байна? Шүүх байгуулах тухай хуулиар бол эцсийн томоохон өөрчлөлтүүд ороо явж байгаа. За шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд улсын дэд шүүхээс процессын хуулиудыг одоо шүүх хуралдааныг зохион байгуулдаг эрүү иргэн захиргааны хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулиуд байдаг шүү дээ. За энэ процессын хуулиудад тайлбар гаргасан дэд шүүхээс энэ хүрээндээ бол нэлээд асуудлууд цэгцэрсэн. Одоо яшилахгүй шалтгаанаар ч юм уу одоо хуулийг ямар нэгэн байдлаар гуйлаад тайлбарлаа тий ингэж ойлгож байна гэдэг өөр зүйтэй хэрэглээний үүднээс одоо хурал хойшлуулдаг, сонжруулдаг аливаа одоо үзэгдлүүдийг бол энэ улсын дэд шүүхийн тайлбараар бол бүрэн цэгцэлсэн. За хуулийн ойлголт бол хоёргүй утгаар хэрэгжиж байгаа гэсэн үг. За тэгэхээр шүүх хуралдааны одоо зар болон явцын талаарх мэдээллийг бас нийл тод нээлттэй мэдээлдэг болсон. За энэ үнээс яг энэ хуулийн шин зохицуулалтаар явж гин гэж ойлгож болох уу? Хуулинд бол энэ шүүх хуралдааны зар товыг бол урьдчилан мэдээлэх асуудлыг тухайлан зохицуулсан байдаг. За энэ нь бол шүүхүүдийн захим утас болон захим утасаар одоо тухайн шүүх болгоны захим утасаар ингэ явж байгаа. За улсын дэд шүүхээс бол сошиал руу бас нэмэлтээр зарыг иргэдэд хүртээмжтэй байх, ойлгомжтой байх үүднээс тогтмол одоо мэдээлж байгаа. За зар мэдээлэл хүргэхээс гадна энэ одоо цахим утас руу ороод
шүүх хуралдааны явцтайгаа бүр танилцж болж байгаа. Одоо ямар хэргийг тухайн хэрэг хилцчихлээ гэхэд аль шатандаа явж гин вэ гэдгийг цахим хуудасаар бүрэн дүр үзчих боломжтой. За баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн зочноор Улсын дэд шүүхийн 5 газрын дарга Заа Эдлэгэр оролцлоо.